За 3 өдрийн хөглөөний мэндийг хүргэе. За одоо өглөө 6 өнөөр бас одоо 8 цаг болчихно. Өнөөдөр өдөөс өмнө 4 стэйж тавьсан. 4 стэйж маань хизээ хэлэн бол мэддэхгүй байна. За тэгээд ганцхан машинуудыг бичгийн хийж авъя гэдэг гараад ирлээ. 178 дугаартай оролцож байгаа машин байна. За бас шолон төвлөлтэй. 70 мод төвлөл юм шиг байна. Одоо төвлөлүүдийг хараад танихаа болсон. Эртээдийн машин бол урталт нь Mega Cruiser, Dyna 80 тэглийг хольж хийсэн гэсэн байсан. За энэ машин бол ямар мотортой вэ да? Бас л турбо. Жижигхэн турбо дизель хөдөлгөөн харагдаад байна те. Эндхийн аюух дизель хөдөлгөөр хэрэгжилж байна. За дизель хөдөлгөөр хийж шалтгаан нь бид нар өөрсдөө ерөөдөө бол таамаглаж байна. Нэгдүгээр тюн хийгээд амархан байна тийм ээ. Экстокор гош одоо янз бүрийн апартамент тийм тюн хийгээд амархан байна. Тэд нар дизелүүдийг бас эко тюн хийдэг гэсэн. Дээрээс нь энд малаз өөрсдөө түлш боловсруулдаг учраас юу юм байна? Бензинээсээ түлш нь хямдхан байт юм байна. Тэгэхээр нэгдүгээр зарцуулалт нь бага, хоёрдугаар хямдхан тийм. Тэгэхээр анханасаа унлагын машинууд нь дандаа түлш байдаг учраас түлш машиныг нэг их сонирхдаг байж тараад байна. Гол шалтгаан нь ерөөсөө тэгж би ойлголоо. Түлш бензин уралдааны машинууд нь унлагын машинууд нь бүгд түлшээр явдаг. За тэгээд ерөнхий хийцлийн хувьд бол бүгд төстэй юм байна уу? Банка энэ талтаа тавиал, жолооч талтаа тавиал, юугаа радиатора струмны хаар тавиал. За тэгээд энд нэг PTO винч, тэгээд нэг цэглэгаан винч. За энэ удаагийн цэглэгаан винч бол энэ торк винч гэдэг тухар мотортой винч байна. Энд сонголттой энэ дээр юу тань хийн оролттой нэг гэсэндээ торомстой байна. Винчний торомс гэсэн үг. За тэгээд энд нэг юм нөгөө батарей шүү дээ. Энэ батарейг л бас нэлээд өргөн хэрэгсээр авчих шүү. Нано металл кристалл гэсэн батарейг л их хэрэглэсэн байна. За мэдээж юу яагаад энийг 12 вольтоор олсон байна. Шаардлагатай үед 24 болгодог байх гэж бодож байна. За энэ машины хувьд бол бас энгийн тэглэлтэй. Энд ер нь энгийн тэглэлтэй машинуудыг бас их уралддаг юм байна. Яг л энэ богино зайн манайв шаардсан тийм ээ. Богино зайн юм стейжүүд дээр энгийн тэглэлтэй машинууд нь давуу талтай байгаа юм хандлагаас ахлаар маш их одоо самбаачлах хугацаа сайтай богино зайд иргэдэг тийм ээ. Тэгээд энэ хойно торомсороо их хэрэгдэг юм байна. За энэ винчний гаргалыг чиглүүлэгч бас их өөрчлөж шийдчихжээ. Одоо картон гол орохгүй тийм ээ. За бас даал туслахтай юм уу да тийш хөвдөж байгаа шүү. Яг тусгын болохоор хойноос нь л царайг нарч болохоор сайн харж чадахгүй.